За өнгөрсөн жил төсөв батлагта 83 сая тонн нүрсийг $105 зарна. Тэгээ эдийн засгийг 8% өсгөн. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93 их найд төгрөгт хүргэнэ гэдэг ийм зүйл ярьсан юм л да. Тэгээд би тухайн үед асууж ирсэн. Гэхдээ энэ Трамп гараад ирлээ. Гэхдээ Трамп хамаагүй. Гэхдээ энэ төсөө зөв тооцсон юм уу? Тооцсон. Энэ хятадын энэ орон сууцны зах зээл дээр нэлээд хямрал үүссэн. Одоо наадах төмөр энэ төр чи одоо хэрэглэгдэхгүй шүү дээ. Тэр бол бид нар нэвтрэх чадлаа сайжруулад унсан ч гэсэн нөхчин гэл ийм л юм ярьжсэн юм л да. Тэгээ яг өнөө жилийн одоо ингээд эхний 5 сарын байдлаар 2025 оны 1-р үйлрэлд бол дотоодын нийт бүтээгдэхүүн 2.4% өсөлттэй гарч байна. Экспортын орлого 2025 онд $5.4 тэрбум болж 1 их найдаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 их найдаар одоо буурсан $1 тэрбум буурсан байна. Урсгал тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 11-аас 15% хүрэхээр болж энэ одоо маш хүнд хямрал руу ойртох ийм нөхцөл байдал руу очиж байна. Төсвийн орлого 2024 оны эхний сард 5 сард 12.6 их найд байсан бол 2025 оны эхний 5 сард 11.6 их найд болж 1.3 их найдаар буурсан байна. Аж ахуйн нэгжийн татвар өнгөрсөн жил 3.5 их найд орж ирсэн бол эхний 5 сарын байдлаар 2.8 их найд болж 700 тэрбумаар буурч энэ нь юу илэрхийлж байгааг бол аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурж эхэлж байна гэсэн үг. Тэгээ Монгол банкны тооцоосноор бол 2.4 их найдын алдагдaltaа болно гэж тооцоолж байгаа. Яг одоо манай эдийн засгч миний зөвлөх даваад уржийн тооцоолж байгаа бол 5 их найдын алдагдaltaа болно гэсэн ийм төсөөлттэй байгаа. Тэгэхээр одоо Монгол улс нэгэнт одоо ийм нөхцөл байдалд орж байгаа. Тийм учраас бид нар хүний хүн хүрэн бөөртэйгээ суухгүй бид нар хамтдаа энэ одоо асуудлыг давахын төлөө эрх хэрэгч нар сөрөгчнж хамтдаа явах хэрэгтэй. Тийм учраас хэмнэлт бас дахин хэмнэлт гэдэг зарчим дээр ажиллах хэрэгтэй. Төсвийн үр дүнгүй хөрөнгө оруулалтуудаа хасах хэрэгтэй. Төсвийн зарлага танах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудаараа хулгайгаа багасгах хэрэгтэй. Төрийн сангуудаа эргэж харах ийм одоо зайлшгүй шаардлагууд гарч байна. Тэгээ энэ дээр бас тодорхой хариултуудыг авъя. За бөхчлөөний бүрэг төржигчний асуултанд хариулъя. Одоо санал нэг байна. Энэ бол засгийн газрын зовлонч биш, нэг намын зовлонч биш, Монгол улсын зовлон, дэлхийн нийтийн зовлон. Энийг бид хамтдаа бас сүрж биш, хамтарч байж давна. Ийм учраас энэ эдийн засгт тулгамдж байгаа асуудлууд бол таны хэлсэн тооноос хойш тоо их өөрчлөгдөж байгаа. За мал аж ахуйн өсөлт, малын хоригдол бага байснаас шалтгаалаад хөдөө аж ахуйн өсөлт гарснаас таны хэлснээс эдийн засгийн өсөлт бол 2.4 биш 4.9 болсон. Энэ бол гол нь малын тоотлого өснөөс, мал аж ахуйн салбарын өсөлтөөс болоод сүүлийн тоо өршөж байна. Тэгэхдээ манай импорт өсөд байгаа энэ төлбөрийн тэнцэл валютын ханш нөлөөлж байгаа нэг зүйл. Жишээлбэл 5200 ширхэг машин импорт, $190 сая машин импорт нэмэгдэж байгаа бол экспорт маань яаж буурж байгааг та тодорхойлчлаа. $1 тэрбум $150 сая энэ нүүрсний үнийн бууралд шалтгаалж буурж байна. За алттай одоо ийм сайн үнэтэй байгаа ч гэсэн үн бараг 2 дахин өссөн ч гэсэн өнөөдөр алтны маань олборлолт багассан, хайгуул зогссон энэ бүх нөлөөлж байгаа. Тийм учраас энэ одоо энэ цаг үед бол бид бас төр бүсээ чангалаад энийг давахын тулд нэлээд хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж таарна. Нөгөө талаас энийг бас энэ чиглэлээр хувийн хвшлээ дэмжих, экспортыг төрөлжүүлэх, тухайлбал одоо таны махны экспортыг нэмэгдүүлэхэд махны холбоо энэ малаа эрүүлжүүлэх чиглэлээр бас хамтарч ажилд одоо өнөөдөр гарын үсгийн зурж байгаа эдийн засгийн чөлөөт улдааны хэлцээр бол бас мал мах ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж малчтын орлого, хөдөө аж ахуйн орлого бодтой хувь нэмэр оруулах гэж бодож байна. Тэгээ бус асуудлын талаар дэлгэрүүлээд сангийн сайд уулуурхан сайдаар хариулж. За бүрдүүр жигшүүнд талхал илэрхийлье. Ер нь нөхцөл байдлыг бас ойлгож дэмжиж байгаад. За бид 2.1 их найдын зардал танд хэмжиж байгаа юм.
За энэс дэшийг хэмнэ гэхээр бид хүүхдийн мөнгө рүүгээ орох гэдэг. Цалин дэтгэр тэтгэмж рүүгээ орох гэдэг. За олон улсын гэрээгээр гадаад улсуудын өмнө санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээс үүргээрээ төлбөр зохих зээл төлбөр рүүгээ орох гэдэг. Тэр дүн маань нэг 10.9 их найд байгаа юм. Ерөөс огт бид нар хөндөж чадахгүй, хөндөх боломжгүй. За тийм учраас одоо гарцаагүй бид ийм одоо алдагдал хүлээгээс орохгүй болж ирж байна. Нийтдээ бол одоо 3.3 их найдаар орлого дутахаар жилийн эцрүү ийм одоо хүлээлттэй боллоо. За тийм учраас бид энэ алдагдлаа бол хэтрүүлэхгүй барьж явах бас нэг ийм одоо сорилтонд ирж яах гэсэн үг. За гисэн хэдий ч бид яг таны хэлснээр хэмнэлт бас дахин хэмнэлт гэдэг энэ горим руугаа шилжнэ. За би энэ 2.1 их найдыг хасж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дотор би одоо та нарыг хассны дараа би дахиад одоо бүх газруудаар тэр сайд нар хоорондоо юм humаа гүйлгээд янз янзын юм зөндөө хийдэг. Тэр мөрний чинь би харж байгаа л ер нь бол ноонуудын гаргаж тавина. Тэгэхээр энэ бүх газраас 8%-аар хасж байгаа юм байна. Бүх газраас 8%. Гэтэл шүүхийн ерөнхий зөвлөлөөс гав ганцхан шүүхийн ерөнхий зөвлөлөөс 20.8%-аар хасаа хийж. Энэ чинь бас нэлээд олон шүүх байгуулах тухай асуудал, олон аймгийн шүүхийн бас хөрөнгө оруулалтын янз янзын асуудлууд байгаа. Тэр бүх зүйлээс нь бүгдээрс нь ингэж хасч болохгүй шүү дээ. Энэ чинь нэг байгууллагыг ингэж харгисалж нэг нүдээр үзэж болохгүй байхгүй. Энэ хасалтаа нэг жоохон хилцүүлгийн явцад бас гайгүй болгох талаар бас та сангийн сайд ажиллаач гэж хүсэж байна. Сангийн сайдаас асуу. За сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга санчаадорч. За гишүүний асуултанд хариулъя. За энэ удаагийн төсвийн тодголтой хамт бол тодгол хийсэн бол үндсэн зарчмууд бол бид нар хурж болохгүй одоо энэ зарлуудаа буюу одоо хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэр тэтгэмж, за эдгээр зарлуудаа хурж болохгүй зарлуудаа үлдээгээд бусад салбаруудын хувьд бол бүх салбарууд дээр ялгаагүйгээр бол таналт хийсэн байгаа. За ингэж хийхдээ бол энэ 25 оны 1-ээс 6 дугаар сар буюу эхний хагасжилд бол одоо хуваараар тавигдсан одоо энэ зарлууд хэрэгжүүлсэн одоо үйл ажиллагааны зарлууд эхлүүлсэн зарлуудыг үлдээгээд сүүлийн хагасжилд нь байгаа зарлуудаас бол бид нар танж болох зарлуудыг бол одоо ингээд тансан байгаа. За яг ижилхэн нэг зарчмаар жишээ нь томилт зочны зарлыг бууруулах, бичиг иргэний зарлыг бууруулах, шатхууны зарлыг бууруулах гэдэг ийм арга хэмжээнд хийсэн байгаа. За төсвийн эрхлэн загчдын хувьд бол янз янзын хувьтай гарч ирж байна. Жишээ нь шүүхийн эрхийн зөвлөлийн хувьд бол За. Гэхдээ одоо шүү дээ. Яг энэ Эрдэнэс 5 дахь хийхээр үстэй. Засгийн газрын хэрэглэх газрын дараагаар үздэг үү? За энэ хүний нүдэн дээр энэ компани ер нь дампуурхан дээ. Яагаад гэвэл $105 доош үн унж байгаа. Энэ үн унж байгаа тохиолдолд энержи ресурс ч юм уу альсвал одоо юу гэдгийг тэр нарийн схваттар байгаа компаниуд бүгдээрээ үн унтахтаа зэрэгцэл хурдан экспорт хийгээл хурдан үнэлтээр үнэ шинжилээд ингээл маш их одоо борлуулалт хийгээд ингээд явж байгаа. Гэтэл Эрдэнэс 5 дахь яасан? Бүх юмнаас айдаг тэр нөхдүүд ингээд бүгднийг айдагдсан. Тэд нар яадаг вөхтөр нөгөө нэг үнэ буулгаж чадахгүй, үнэ буулгаж явах тэнглэж хооронд дараачийн үн уналт явал ингэсэр гол ерөөсөө борлуулалтаа хийхгүй наадах чи одоо мөнгөгүй болж уурлаа. Юу бидний нөгөө 1072 хувьцаа байтугай одоо усын төсвөд мөнгө оруулдаггүй бүр усын төсвөөс нөгөө дангаасан төсвөөр бусааж татаас авах маягийн тийм л Үрэн сайд нар бүгдээ хайчих. Энэ урдуур одоо бүр нэгч сайд болчих шуулах юм. За тэн 3 4 за 5 сайд ах шиг.